Юуны өмнө шилдэг компаниар шалгарч бас Bloomberg-ийн бүхэн эзэн болсон баяр хүргье. За баярлалаа. 2018 оныг яг ямар амжилтаар үзсэн хамгийн их онцлог тэр одоо зүйл чинь юу вэ? 2018 оны үед бол Emax Mongolia-ийн хувьд бол бас онцлог жил болсон. Яг биднес ер нь бол одоо Emax Mongolia байгуулагдаад бол одоо 4 жил гарсан болж байна. Тэгэхээр энэ хугацаанд бол ер нь өсөлтийн хамгийн их өсөлт гаргасан жил болсон. Биднес эйжентийн хувьд ч тэр ярьсан борлуулалтын хувьд ч тэр дээрээс нь манай одоо бизнесээ хөгжүүлэх бас айгүй том жил болсон гэж үздэг байна. Салбарын хувьд яг ямар зохицуулт шаардлагатай байна вэ? Эсвэл зохицуулт багтаа байгаа нь өсөх боломж гэж харж байгаа лөө? Ер нь бол хоёр талтай. Ер нь бол салбарын хувьд бол зохицуулах үдэт хөрөнгийн хууль бол зайлшгүй шаардлагатай байна. Ялангуяа үдэт хөрөнгийн зохицуулалтын хууль буюу худалдагч худалдан авчийг зохицуулсан тэр хуулийн бол зөв залтуудыг бол зайлшгүй авч хэрэгжих шалтгаантай болчиход байгаа. 19 оны төлөв цаашдын ойрын хугацааны төлөв яаж харж байна вэ? Бизнесийн хувьд бол одоо тэлэх өсөлтийн яг энэ зах зээл дээрээ биш арай өөр зах зээлүүдэд ч юм уу өөр хувилбаруудаар өсөх боломжийн талаар ярьж байсан маа шүү дээ. Бизнесийн хувьд бол 2019 оны үед бол ер нь бол одоо байгаа брокерж бизнесээ бол бас нэлээд тэлэнгсэн бодолтой байгаа. Зах зээл бол биднес байна гэж харж байгаа. 2019 оны сүүлээр бол биднес 1000 эйженттэй үдэт хөрөнгийн 2000 үдэт хөрөнгийг хөдөлгсөн юм бас энэ томоохон үдэт хөрөнгийн компани болох гэж бодож байгаа. Дээрээс нь үдэт хөрөнгийн брокерж бизнесээс гадна биднес үдэт хөрөнгийн maintenance буюу үдэт хөрөнгийн property management-ийн бизнес руу орох гэж байгаа. Дээрээс нь Moto Mortgage гэдэг бас шинээр бол бас шинэ бас брэнд бас Emax-ийн өөрийнх нь бол бас брэндүүдийг төдөөсөө бас оруулж ирж байсан модын зах зээл дээр бол бас нэвтрүүлэх гэж байгаа юм зорилготой байна. Ер нь яг энэ бизнесийн одоо өсөлт дахин нэг жил ийм өндөр өсөлт үзүүлэхэд бас хэцүү байх гэж харж байна л да. Ямар хөө стратеги баримтлах вэ? Ер нь бол цэвэр үдэт хөрөнгийн бизнес, ялангуяа энэ брокерж бизнес бол цэвэр ерөөсөө хүмүүсээ сургах те энтерпренертэй ажилладаг учраас бол хүмүүстэйгээ нэгэн хүмүүсээ сургах олон улсын ноу-хауг бол бас оруулж ирэх ийм л зүйлүүдээр бид шинжилгээ хийх гэж бодож байгаа. Тэгэхээр нөгөө зохицуулт байхгүй байгаа учраас бол энэ дээрээ бол хүмүүсээ яг үдэт хөрөнгийнхаа Монголын үдэт хөрөнгийн зах зээл дээр тохируулсан байдлуудаар бас хөгжүүлэх гэсэн бодолтой байна. Инновац 2050 зөвхөн Bloomberg телевизээр